Guys, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ чөлөө туналттай холбоотой 13 ширхэг бодлогыг бодож үзцгээе. Тэгэхээр 13 бодлого маань хялбараас хүнд гэсэн ирэмттэй байгааг анхаараарай. За ингээд эхний 3 асуултыг харах юм бол чөлөө туналт гэж юу вэ гэж асуусан байна хамгийн түрүүнд. За бүгдээрээ мэдэж байгаачлан чөлөө туналт гэдэг маань ямар нэгэн зүйлд торохгүйгээр зөвхөн хүндийн хүчний үйлчлэлээр унах тэр уналтыг үзэгдлийг бид нар чөлөө туналт гэж ярьж байгаа. Окей. Хоёрт нь дэлхий дээр чөлөө туналтын хурдтал хэд байх вэ гэж асуусан байна. Энэ маань ойролцоогоор 900-ны 81 м/сек квадрат. 3. Биеийг 50 байдлаас унгасан бол түүний анхны хурд хэд вэ? 50 байдлаас гэдгийг харах юм бол энд үргэлж тэг байна гэдгийг хэлж чадчих хэрэгтэй. Бүгдээрээ тийм учраас биеийн анхны хурд тэг байх нэ. Бодлого 4. 5 м өндрөөс унгасан биеийн уналтын хугацааг олооч гэсэн байна. Зуръя. Хаш 5 м хугацаа хэд вэ? Хоёр зүйлийг өгсөн байна. Өндрийг өгсөн байна хаш, нөгөөх нь хугацааг олоо гэсэн байна. Окей. Тэгэхээр өндөртэй хугацаатай ямар тэгштгэл байдаг вэ? Ер нь ямар тэгштгэлүүд байдаг вэ? Энийг санаад авъя бүгдээрээ. Хаш 2-1 gt квадрат v gt өнөөх нь v квадрат 2g хаш гэдэг. Энэ бол хугацаагүй тэгштгэл хамгийн сүүл байна. Тэгэхээр эхнийхийг нь ашиглая бүгдээрээ. Энэ дээрээс хугацааг яаж олох вэ? Тэнцвүүгийн тэмдгийн нэг талд ганцаараа гинүүлтэй. Хоёрыг өшөглөө явуулчих, g-г өшөглөө явуулчих. Хоёр талын язгуурыг авъя. Тэгэхээр квадрат нь арилжна л гэсэн үг. Ингээд орлуулъя бүгдээрээ. Т гэдэг бол 2-ыг үржих нь 5, хуваах нь 10. Яагаад 10? G-г 10-аар үүнээс хойш авч бодъё гэж илүү хэлбэрчлээд гэсэн үг. Ингээд 1 секунд гарах нь байна. 5. Чөлөөтэй унсан бие хугацааны 3 секунд агшинд ямар хурдтай байх вэ? Come on, энийг шууд хэлнэ шүү дээ. 30 м/сек. Яагаад? V гэдэг бол GT тийм ээ. 10-ыг үржих нь 3 гэл 30 гарч байгаа нь ойлгомжтой. 6. 10 м өндрөөс чөлөөтэй унгасан дэв үсэг нэмий. Биеийн газарт хүрэх үеийн хурдыг олооч гэсэн байна. Окей. Хаашиг өгсөн байна. Хурдыг олж гэж байна. Тийм учраас энэ сүүлийнхийг ашиглая бүгдээрээ. V квадрат 2gh гэсэн үзэсгэлэнтэй тэгштгэл байна энэ дээр. V 2gh язгуур дор гэдээ олчжуулах нэ. 2-ыг үржих нь g 10 үржих нь h маань 10. Ингээд язгуур дор хий. V гэдэг бол 10 язгуур дороос гарч ирээд 2 нь үлдээд ийм хэмжээний м/сек гэсэн хариу гарах нэ. Чөлөөтэй унсан бие 3 секунд хугацааны дараа газарт хүрсэн бол ямар өндрөөс унгасан бэ гэж асуусан байна. 7. Окей, за энийг ингээд зуръя. Хааш мэдэгдэхгүй. Харин юу мэдэгдэж байна? 3 секунд хугацаа маань мэдэгдэж байна. Өндөртэй хугацаатай ямар тэгштгэл байдаг вүлээ? Хааш 2-1 gt-ийн квадрат. Шууд орлуулъя. G-ийн оронд 10. 3-ын квадрат 45 м гарах нэ. 8. 20 м өндөр цамх газ чөлөөтэй унсан чулуу ямар хугацааны дараа газарт хүрэх вэ гэсэн байна. Окей. Хаш 2-1 gt квадрат ашиглая. Яагаад гэвэл хашиг өгсөн байна. Хугацааг олооч гэсэн. Багшаа та яаж ингэж мэдэж шууд бичээд байгаа юм бэ гэхээр мэдээж олон бодлого бодсны үндсэн дээрээс энэ бол шууд автоматар харагдаж байгаа. Хашиг өгсөн байна. Т-г олооч гэхээр энэ тэгштгэл санаанд орж байгаа байхгүй юу? Энэ дээрээс Т-г ганцаараа гинүүлтэй. 2h хуваах нь g тэнцвүүгийн тэмдгийн баруун талд нь Т ганцаарх нь болдог нэ. За ингээд бүгдээрээ орлуулъя. 2-ыг үржих нь 20 хуваах нь 10. Язгуур дор хийгээд өгөх юм бол 2 секунд хугацаанд газарт хүрэх нэ guys. 9. Чөлөөтэй унсан бие 2.5 секунд хугацааны дараа газарт хүрсэн бол ямар өндрөөс унсан бэ? Дахиад л нөгөөтгөө ашиглая. 2-1 gt квадрат 2-1 үржих нь 10 2.5-ын квадрат миний санаж байгаа 625 байдаг. 62.5 31.125 юм аа да. За квадратын буруу авсан бол зөв аваад бодоод үзээрэй guys. Ямар тач энд логикийг нь багш нь заагаад өглөө. 10 дугаар бодлого. Бөмбөгийг 80 м өндрөөс чөлөөтэй орхив. Бөмбөгийн унах хугацаа ба газарт хүрэх үеийн хурдыг бол хоёр зүйлийг олох нь байна. Зуръя. Энэ бөмбөг байлаа. Хаашиг өгсөн байна. 80. Хугацаа Т-г болно, хурдыг болно.
T V хэд вэ гэж асуусан байна. V гэдэг маань энд хүрэх үеийн хурд гэсэн үг. Окей, тэгэхээр T-г нь болъё. Hash 2-1 GT квадрат энийг баг цээжилж байгаа бах. 2 hash G ингээд хугацааг нь олчихно. Олъё. 80-аар үржүүл 10 тухай 16 язгуур дураас гарга 4 секунд. 4 секундэд 10-10-аар нэмэгдсээр хагаад энэ эцсийн хурд нь мэдээж 40 м/сек болох нь ойлгомжтой. Тэгштэглэр бодъё гэвэл VGT G10 T4 40 секунд. 11 дугаар бодлого 45 м өндрөөс би чөлөөт томжээ. Замын 2 дугаар хагаст. Замын 2 дугаар хагаст. Харгалзах дундаж хурдыг бол зуръя. За ийм байгаа. 1 2 3 ингээд зурчих. Ягаад тэгэхээр 1 дугаар хагас 2 дугаар хагас гэж байгаа юм байна. Замын 1 дугаар хагасыг ингээд тавьчих. 2 дугаар хагасыг ингээд тавьчих. Хагас гэдэг маань 2 тугаанаа л гэсэн үг. Тэгэхээр 45-ыг 2 тугаах юм бол энэ өндөр H' гэх түүнийг 22.5. За тийм байна. Цэг байгаа энд. Энэ бас H' 22.5 м-гээ тавьчих. Анхны хурд нь хэд байх вэ? Тэг байна гэсэн үг. Гэхдээ унж явж байхдаа энэ дээрэд нэг V хурдтай болно. Энэ доошогоо ирээд өөр нэг хурдтай болно. Тэрийг нь V' гэхэд ялгаатай байдлаар ингээд тэмдэглээ тавьчихъя багш. Окей. За бүгдээрээ нэг хэд хэдэн тэгштгэл зохионоо. Тэрийг юу гэж бичих вэ гэхээр ингээ нэгдүгээр тэгштгэл болов уу шүү дээ. Замын 2 дугаар хэсэгт нэг латинаар бичих үү. Окей. Замын 2 дугаар хэсэгт дундаж хурдыг бол VD анхны хурд тэр маань 2 дугаар хэсэгт V байна. Эцсийн хурд V' байна. 2 тугаасандаа тэнцэнэ. Тэгвэл анхны бол эцсийн хурдыг дахиад өөр тэгштгэлээр оруулж бичиж. Окей. За надад зөвхөн өндөр мэдэгч байгаа. Ямар нэгэн хугацаа байхгүй байгаа учраас би энэ тэгштгэлийг ашиглахаар шийдлээ. 2GH гэсэн тэгштгэл. Окей. Энэ V хурдны квадрат нь 2-ыг үржих нь G харин өндөр нь H' биш. H'. 3 дугаар тэгштгэл энэтэй холбоотойгоор бичиж бүгдээрээ V'-ийн квадрат 2G харин өндөр нь яах вэ гэхээр эндээс авч бодож байгаа учраас өндөр нь энэ өндөр дээр энэ өндрийг нэмсэндээ тэнцүү тэр маань 2H' байх нэ guys. Окей. За тэгвэл энийг ингээд дэлгэрүүлээ биччихье. Юу вэ гэхээр 2-ыг нь үлдээгээд G-г нь хаалтан дотор хийгээд ингээд бичье. Инхээр нэг зүйлийг харж чадж байна уу? Энэ хэсэг маань 1-р тэгштгэл байгаа үст. 2-р тэгштгэл байгаа үст тэ. Энэ гэсэн үг. Тэгэд орлуулчих л та бүгдээ. За яаж орлуулах вэ? Дөрөвт нь V'-ийн квадрат 2-ыг үржих нь энэ дотор 2G H' гэдгийн оронд за дахиад биччихье багш нь V-ийн квадратыг орлуулж бичиж. Одоо V' гэдэг маань өөрөө язгуур дор 2 V-тэй тэнцэхний хоёр талаас нь язгуур аваад гэсэн үг. Энийг 5 дугаар тэгштгэл болгоод үлдээчих. 5 дугаар тэгштэглийг байна шүү дээ тий. Одоо 1-р тэгштгэлд орлуулъя бүгд. 1-р тэгштгэлд орлуулъя. Энийг ийш нь орлуулна гэсэн үг. Яаж орлуулах вэ? Дундаж хурд тэнцүү V дээр нэмэх нь V'-ийн оронд 5 дугаар тэгштгэл язгуур дор 2 V хуваах нь 2 бол гэсэн үг. Okay, V-г хаалтны гадна гаргая. 1 дээр нэмэх нь язгуур дор 2 хуваах нь 2 болох нэ да. За энэ дээрээс бичиж. Окей, за тэгвэл V дундаж хурд тэнцүү 1 дээр нэмэх нь язгуур дор 2 хуваах нь 2 үржих нь V. V-ийн оронд биш үү тийм ээ. Энэ тэгштэглийг биччихвэл яаж юм? Энэ 2 дугаар тэгштэглийг биччихвэл яаж юм? Тэр маань язгуур дор 2 GH' болох нэ. Окей, ингээд дундаж хурдыг олъё бүгдээрээ. За энийг олохын тулд багш нь тооны машин ашиглана. Яагаад гэвэл язгууртай тоо байгаад байна. Язгуур дор 2 хуваах нь 2 ингээд бүгдийг нь орлуулад бичиж 2-ыг үржих нь G-г орноор H' 22.5 байгаа. Ингээд дундаж хурд. Утсаа ашиглая. Окей. Ойролцоогоор 25.4 гарах нэ. За ингээд дундаж хурдыг нь бүгдээрээ тооцоолчлоо. 12. 80 м өндрөөс чөлөөтэй унаж эхэлсэн би сүүлийн 1 секундэд ямар зам туулах вэ гэж асуусан байна. Энийг бүгдээрээ H3, H5, H-аар бодъё. Зуръя.
80 м өндрийг ямар хугацаанд унах вэ? Тэрийг эхлээд олчих бүгдээрээ. T2 H G зурдаар шууд ингэ бичиж. Ягаад ингэ бичсэнийг бол ойлгож байгаа байх. Бүгдээрээ 2-ыг үржих нь H 10 16 4 секундэд унах гэжээ. Сүүлийн 1 секундэд ямар зам туулах вэ гэж байна. Тэгвэл ингэ бодож байгаа шин 4 секунд унж байгаа юм бол H 3H 5H 7H 4 секундэд унтчих. Энэ хоёрын хооронд. Тэгэхээр энд H, энд 3H, H штрих гэх нь арай зөв байх. 7H. Сүүлийн 1 секундэд 7H. Тэгэхээр H штрих чинь угаасаа хэд байдаг вэ гэхээр 5 м байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 7H сүүлийн 1 секундэд энэ секундэд гэсэн үг. Сүүлийн 1 секундэд 7H өндөр зам туулсан байна. 7H 7-г үржих нь 5 м буюу 35 м зам туулах нь. Газарт унах үе ямар хурдтай болох вэ? За тэр бол мэдээж ойлгомжтой. V квадрат 2G H гэж болчих. За 2-ыг үржих нь 80. 16 4 гарна 40 м/сек болох нэг айс. Сүүлийн бодлого. Ямар өндөрөөс унсан бие бүх замын хаан 3-2-ыг сүүлийн 1 секундэд туулах вэ гэж байна. Зуръя л да. Яг юуг асуугаад байгаа юм бэ? Тодорхой өндөрөөс унгаж л дээ энэ биеийг тэр өндрийг нь хааш гिचээ бүгдээрээ. Энд нэг юм зам туулсан байна. Тэр өндөр бол хаашиг хуваах нь 3-1. Нөгөөх нь 3-2 H. Энэ 3-2 H гэсэн энэ сүүлийн нэг одоо энэ замын 2 дугаар хэсгийг 1 секунд хугацаанд туулсан байна. Энэ D талынх нь мэдэгдэхгүй байна. Тэрийг хугацааг T гэж өгшин. Хэнийг олох вэ гэхээр энэ өндрийг олооч гэсэн байна. За тэгштгэл бичнэ бүгдээрээ. Ямар тэгштгэл бичиж болох вэ? Би нэг ийм тэгштгэл биччихвэл яаж ийн гэж бодож байна. T ашиглаад өндөр ашиглаад ерөөсөл эхнийх нь юу вэ гэхээр энэ дээр бичье. Тэгэхээр ашиглаад бичье. H-ыг хуваах нь 3 өндөр тэнцүү. H тэнцүү 2-1 GT квадратыг бичих гэдэг нь л да. 2-1 G хэдийн квадрат? T-ийн квадрат. Энэ ихний тэгштгэл. За яагаад багш энэ дээр H-ыг хуваах нь 3 гэж биччихэ? Энэ ерөнхий өндрийг H үзэж байгаа байхгүй юу? Харин би зөвхөн энэ хэсэг дээр энэ эхний энэ явсан хэсэг дээр тэгштгэл бичиж байгаа учраас түүний өндрийг би заавал орлуулж бичих шаардлагатай гэсэн үг. За ойлгосон байх гэж найдаад хоёр дахьыг нь бичье. Хоёр дахьыг нь хаана бичих вэ гэхээр яг л адилхан хэлбэрээр би бичих гэдэг. За энэ удаад ингээд биччихвэл яаж вэ? H тэнцүү 2-1 G. За би H гэдэг ерөнхий өндрийг авсан. Тэгэхээр би хөдөлгөөнийг эндээс тооцож эхлэх нэ дээ. Тэнгүүтлээ хоёр дахь энд унсан гэж тооцоолъё. Энэ анхны энэ унсан өндрөөс энэ газарт хүрэх үед ямар хэмжээний хугацаа зарцуулсан бэ гэхээр энд T хэмжээний хугацаа, энд 1 секундын хугацаа. T дээр нэмэх нь 1 л гэсэн үг. T дээр нэмэх нь 1-ийн квадратаа гэсэн үг. Одоо би яах вэ гэхээр нэгдүгээр тэгштэглийг нэг жоохон өөрчлөөд хий. H энэ 3-ыг ийш нь шидчихэ. 2-ны 3 нь GT квадрат болж ирнэ гэсэн үг. Тэгээд энийг ийш нь орлуулчих. Хэний оронд? Энэ харагдаж байгаа H оронд. Окей. 2-ны 3 нь GT квадрат 2-ны 1 G тэгээд дээр нэмэх нь 1-ийн квадрат болж өөрчлөгдөх нэ. G GT-гээ хураагдлаа, 2 2-тойгоо хураагдлаа. 3T квадрат энэ талд нь T дээр нэмэх 1-ийн квадрат үлдсэн. Тэрийг задлаад бичих юм бол T квадрат 2T нэмэх нь 1 байдаг тийм ээ. T квадратыг ийшин шидчихье. 2T квадрат болно. Яг тэгэхээр хоорондоо хасагдана гэсэн үг. Хасах 2 T хасах 1 тэнцүү T квадрат тэгштгэл учраас багш нь ингэж нэг талд нь гаргаж бичээд байгаамаа. Дискриминантын бол B квадрат хасах нь 4AC байдаг. Энд бол энэ A гэсэн үг, энэ B гэсэн үг. Уртаа хасах тэмдэгтэй. Энэ бол тэр чигээрээ C гэсэн үг хасах. Тэгээд ингэж орлуулах юм бол хасах 2-ын квадрат хасах 4-ийг үржих нь хасах 1-ийг үржих нь 2 бол гэсэн үг. 12 гарах нь. За ингээд T1-ийг болох юм бол за T1 T2 гэчээ. Хасах B. Хасах 2 нэмэх хасах гэдэг ингээд зур дараа 12-ыг хийгээд хуваах нь 2-ыг үржих нь 2 бол гэсэн үг энэ дээр. За ингээд 2 дээр нэмэх нь 2 гарч ирнэ. Тэнд 3 үлдэнэ. Хасах тэмдэг нь устгах байх хэрэгтэй 4 болно. Эдгээр нь хураагдаад ерөнхийдөө байна шүү дээ те. Нэг дээр нэмэх нь язгуурдаар 3-ыг хуваах нь 2 гарах нэ. Би хасахыг нь орчлоо яагаад вэ гэхээр хугацаа хасах байж болохгүй учраас. За ингээд энэ Т хугацааг энд хариуг нь бичье.
137 ойролцоогоор 137 секунд гарах нэ. Энэ Т хугацаа маань 137 байх нь секунд. Өндрийг олоход бол амархан болчлоо шүү дээ. Хаана оруулах вэ? Зүгээр энэ нэгдүгээр тэгшгэлд оруулаад олчих энд гэсэн үг. Hash тэнцүү 2-3 үржих нь G маань 10 137-гийн квадрат hash тэнцүү ойролцоогоор 28.2 метр байх нэ. За ингээд энэ хөвчлөөр бүгдээрээ чөлөө туналтай холбоотой 13 ширхэг бодлоо. Дараачихсан видео хичээлээр уулзтлаа. Түр баярлалаа.